болгонд тэр мөрөөдлийнхөө төлөө та яг юу хийж чадах вэ? Зүгээр тэрийгэ бичих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зорилгоо өдөр тутам хийдэг ийм үйлдэл болгож буулгаж иж таны зорилго амжилттай биелэх болно гэсэн үг. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео контентоор уулзж байгаадаа баяртай байна. Та бүхэнтэйгээ сар гаруй хугацаанд уулзаагүй байна. Тэгээд өдөр болгон маш гоё мессежүүдийг хүмүүс ирүүлж байгаа. Та нартаа маш их баярлалаа. За өнөөдөр би та бүхэндээ зорилгоо хэрхэн тодорхойлох вэ сэдвээр ярилцахаар бэлдсэн байгаа. За тэгэхээр би сүүлийн 3 жилийн хугацаанд бол яг ийм хувийн коучинг, бизнес менторинг хийгээд ингээ явж байгаа. За тэгээд яг энэ хувийн коучингийн туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад ерөөсөө хамгийн эхний хийдэг ажил бол ерөөсөө зорилгыг тодорхой болгох гэдэг ажил байдаг. Тэгэхээр ямар ч нөгөө коучингийн үйл ажиллагаа маань бол ерөөсөө ингээд зорилгоос эхэлдэг. Тэгэхээр тэр хүн яг юу хүсэж байгаа юм бэ те? Амьдралаа яг ямар байгаасаа гэж хүсэж байгаа юм? Энэ амьдралдаа яг юуг бүтээсэн байхыг хүсэж байгаа юм? Хэн болцсон байхыг хүсэж байгаа юм? Ямар ур чадвар, мэдлэг те, нийгмийн статус, орлогын хэмжээнд хүрсэн байхыг тэр хүн хүсэж байгаа юм бэ гэдгийг маш тодорхой болгох нь бидний гол ажил байдаг. Тэгэхээр ихэнх хүмүүс нөгөө зорилго мөрөөдөлтөд хүрч чаддгүй шалтгаан нь зорилгоо ерөөсөө ойлгомжтой смарт байдлаар тодорхойлоогүй байж идэг. Жишээлбэл би мөнгөтэй олмоор байна гэдэг зорилго ба шүү дээ тий. Тэгэхээр за ойлгож чинь орлогоо нэмэгдүүлмээр байна тий. Элбэг хангалуун амьдралыг бүтээмээр байна. Гэхдээ энэ бол ерөөсөө зорилго биш байхгүй юу. Тэгэхээр энийг зорилго болгохын тулд яах ёстой вэ гэхээр за сард яг хэдийн хэмжээний орлоготой болохыг хүсэж байгаа юм бэ тий. Тэгэхээр энийг тодорхойлохын тулд тэр хүний мөрөөдлийн амьдралын хэм маяг сард зарцуулах мөнгөний хэмжээ ямар хоббитэй байх юм. За жилдээ хэдэн удаа аяллаар явдаг байх юм. Өдөр тутмын амьдралаа яг юунд яаж зориулах юм? Тэр бүх хобби, тэдгээр зүйлсд нь яг хэдийн хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм бэ гэдгээсээ тодорхойлоод яг ямар хэмжээний орлого олмоор байгаа гэдэг чинь гарч ирнэ тийм үү? Тэгэхээр тэр хэмжээний орлогыг бий болгохын тулд яг ямар нөөцүүд байгаад байна? Энийг тодорхойлж иж яг тодорхой зорилгууд бий болно гэсэн үг. За тэгэхээр ихэнх хүмүүсийн хүсэл бол мэдээж хэрэг өндөр орлого олох байж байгаа. Гэхдээ яг тэр өндөр орлогыг олоход шаардлагатай мөнгө хийх чадвар нь ерөөсөө байдаггүй. За тэгэхээр бизнес эрхлэгч бай, хувь хүмүүс ч бай, хэрвээ орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол тэр мөнгө хийх чадварыг нэмэгдүүлэхэд тодорхой үйл ажиллагаануудыг төлөвлөнө гэсэн үг. Тэгэхээр тэр хүн ямар ажлын туршлагатай юм, за яг ямар төрлийн бизнес хийгээд байгаа юм те, ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгоод байгаа. Үнэхээр яг энэ бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгоод яг энэ бизнесийн стратегиэр явхад ийм хэмжээний орлогыг хийж чадах юм уу үгүй юу гэдгийг ярилцлагын явцад тодорхойлоод за тэгээд төлөвлөгөө буулгадаг гэсэн үг. За тэгэхээр би их мөнгөтэй болох гэдэг зорилгын хүрээнд л ингээд нэг юм тодорхой ойлголтыг та бүхэнд хүрлээ шүү дээ. Яг энэ шиг хувь хүмүүс ямар алдаануудыг гаргадаг вэ гэхээр хамгийн түгээмэл нь би жингээ асмаар байна. Би гуайлаг биетэй олмоор байна. Би гоё юм фит биетэй олмоор байна гэд ингээд зорилго тавьчихдаг. За хамгийн илүү ойртуулсан зорилго гингууд за би 10 хил хасмаар байна тий. За би 3 сарын хугацаанд 10 хил хасъя гэдэг зорилго. Тэгээ энэ зорилго тодорхой юу? Тодорхой байна. Килограммын хүртэл тавьсан байна тий. Гэхдээ энэ бас зорилго биш. Яагаад вэ гэхээр энэ зорилгод хүрэхийн тулд яг юу хийх ёстой юм бэ гэдэг чинь бэжэж энэ яг зорилго болдог гэсэн үг. Тэгэхээр 3 сарын хугацаанд 10 кг хасахын тулд яг юуг өдөр тутамдаа хийх ёстой гэдэг
үйлдэлүүдийг нь чагсаалтаар гаргаж ирэх хэрэгтэй. За тэгэхээр хоолтон дээр анхаарах хэрэгтэй, нойрон дээр анхаарах хэрэгтэй, тасгал хөдөлгөөн дээр анхаарах хэрэгтэй. За дээрэс нь амьдралынхаа хэм маяг дээр анхаарах хэрэгтэй, тийм үү? Тэгэхээр энэ болгоныгоо бүр яг тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Яг үнэндээ зорилго гэдэг бол хүрэх эцсийн үр дүн хизээж байдаггүй. Зорилго гэдэг бол таны өдөр болгон үйлдэх ёстой, нэгсэндээ таны хийх ажлын чагсаалт байх ёстой. Тэгэхээр та цаасан дээр би ийм юмтай болмоор байна, би ингэмээр байна, би энд хүрмээр байна гэд ингээд хичнээн л бол хичнээн юм бичиж болно. Гэхдээ тэр бол ерөөсөө зорилго биш. Эн чинь яг өдөр тутмын хийх үйл ажиллагаан дээр бууж иж яг зорилго болж хуурдгаа гэсэн үг. Бидний одоо гаргадаг нийтлэг алдаа бол яг ийм нэг ерөнхий юм дандаа тавьчихдаг байхгүй юу? Жишээлбэл би одоо сошиал дээр олон дагагчтай болмоор юм гэж тавьчихдаг. Тэгээд олон дагагчтай болж яг яах гэж байгаа юм те? За тэр олон дагагчийг бий болгохын тулд өдөр тутам яг ямар үйлдэлүүдийг дистаратаа хийх ёстой юм бэ? Тэгэхээр ингэж тодорхойлж буулгаж иж эн чинь яг зорилго болно гэсэн үг. Тэгэхээр зорилго гэдэг бол өдөр тутмын амьдралд чинь яг ингэж алхам малхмаар хэрэгждэг бэжэж нэгсэндээ бодит биелэл болно. Гэтэл ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр цаасан дээр нэг зорилго биччихдэг. Тэр нь ерөөсөө өдөр тутмын амьдралтай нь уялдаагүй байж байгаа. Тэгээ би өмнө бас айгүй олон сургалтын дээр ярьсан. Гэхдээ би дахиад автаа хэлье. Та өдөр болгон зорилгоороо амьдрах ёстой. Ингэжээж таны зорилго бодит биелэл болно. Хэрвээ та жин хасах зорилго мөрөөдөлтөй мөртлөө өдөр тутмын амьдралтаа дандаа юм чихэрлэг хит боловсруулсан одоо бэлэн гомон чипс ийм хоол хүнс хэрглэж байгаа бол та ерөөсөө зорилго тавиагүй байна. Энэ зорилгод та хизээж хүрэх боломжгүй гэсэн үг. Ирээдүйд маш амжилттай бизнес эрхлэгч болохыг хүсдэг мөртлөө таны ихэнх цаг хугацаа одоо өглөө 9-өөс орой 6 хүртэлх ажил дээр ингээд зарцуулагддаг болвол бас айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо ингээ ажилласаа гарах гэж авах биш л те. Хамгийн гол нь та амжилттай бизнес эрхлэгч болохын тулд өдөр болгон түүний төлөө ямар нэгэн одоо зүйл хийж явах ёстой. Тэрэнд цаг зарцуулагдчих ёстой гэсэн үг. Тэгэхээр танд ямар мөрөөдөл вэ? Өдөр болгон тэр мөрөөдлийнхөө төлөө та яг юу хийж чадах вэ? Зүгээр тэрийгэ бичих ёстой байхгүй юу? Тэгэхээр зорилгоо өдөр тутам хийдэг ийм үйлдэл болгож буулгаж иж таны зорилго амжилттай биелэх болно гэсэн үг. За тэгээд та нартай би хувийн менежментийг сайжруулах 3 сарын ганцаарчилсан коучинг хөтөлбөрийнхаа мэдээллийг өгье гэж бодож байна. Энэ 6 сарын 25 хүртэл 50% хөнгөлөлттэй үнээр та 3 сарын турш одоо 7 хоног болгон хувийн коучтэйгээ уулзаад зорилгоо тодорхойлоод зорилгынхоо биелэлтийг ингээд хянаад явах ийм одоо гахалтай хөтөлбөр байгаа. Тэгээд та илүү одоо хурдтай зорилготой хүрье гэж бодож байгаа бол та өөртөө ийм хариуцлагын тогтолцоог бий болгоё гэж бодож байгаа бол энэхүү хөтөлбөрт заавал хамрагдаарай. За тэгээд энэхүү видеоны тайлбар хэсэгт би та бүхэнд одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоосыг байршуулсан байгаа. Тэгээд тэрүүгээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад бүртгүүлээрээ. Тэгээд бид нар ингээл ямар нэгэн ингээл зорилго хүсэл мөрөөдөл ингээл тэгээл яваад идэг. Гэхдээ яг тэрийг ингээд бодит ажил хэрэг болгоход биднэрт ийм сэтгэл зүйн дэмжлэг ийм одоо хариуцлагын тогтолцоо за дээрэс нь ийм туршлагатай коуч нарын ийм хэрэгжүүлдэг арга барилууд биднэрт яалтчгүй хэрэгтэй байдаг. Тэгээ миний бас нэг мөрөөдөл байдаг. Энэ бол би аль болох олон хүнийг хувийн коучтэй болоосай, коучтэй ажиллаж сураасай тэгээд хүн болгоныг зорилго мөрөөдөлтөй хүрээсэй гэж би хүсдэг байгаа. За тэгээд видео маань таалагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй. Миний YouTube сувагт яг одоо subscribe дараад нийтээрээ анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.